Дархан улаан аймгийн Татвар хэлтсээс аймгийн хүн сүдэн аж ахуйн газартай хамтран 2022 оны 9-р сарын 5-ны өдөр малчид болон Татвар хэлтсийн албан хаагчдыг хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Энэ үеэр төлбөрийн баримт хэрхэн үүсгэн баталгаажуулах заавар, хүн хүний орлогын албан татвар болон хүн сүдэн аж ахуйн газрын баримталж байгаа бодлого чиглэлийн талаарх мэдээллийг өгсөн юм а. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж байгаа малчин мал бүхий этгээд нь албан татвар төлөгч байдаг. Тэгвэл татраа төлснөөр тодорхой урамшуулалт хамрагдах боломжтой болжээ. Тодорхойлбол Монгол Улсын засгийн газрын 2019 оны 343 дугаар тогтоолоор батлагдсан хонь тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэр тушаасан малчин мал бүхий этгээдэд мөнгө урамшуул олох журмын холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангаж бэлтгэсэн ноосыг татрын баримтаар заавал баталгаажуулсан нөхцөлд урамшуул олгодох боломжтой юм а. Энэхүү сургалтаар хүн сүдэн аж ахуйн газрын мэргэжилтэн Баасан болон Татрын улсын анхлах байцаагч Тунгалаг Тамир мөн Татрын улсын байцаагч Баттулга нар мэдээлэл өгсөн юм а. За хамгийн гол нь бид хүн 2020 оны 11 сард батлагдсан малын тоод болгон албан татврын тухай хууль маань байж байгаа. За энэ маань өөрөө 2021 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа. За өнөөдөр байдлаар бол 2021 оны статистикийн дүнгээр Дархан улаан аймагт маань 355.2 мянган толгой мал тоологдсон байгаа. За энэ хүрээнд Дархан улаан аймгийн хэмжээнд дөрвөн суман дээр хувь хэмжээг нь 2000 төгрөгөөр нэг толгой тусбарыг нь тогтоосыг та бүхэн мэдж байгаа. За үүнээс гадна малчтын ноос ноолорын урамшууллын мөнгө буцаан олгох үйл ажиллагаа явагдаж байна. За энэ хүрээнд Татвар ерөнхий газраас бол бүх малчтаа баримтууд бол бүртгэсэн байна. За тэгэхээр малчид маань юу хийх вэ гэхээр ноос ноолор урамшууллаа авахын тулд баримтанд байгаа мэдээлэл нэгдүгürt үнэн зүйсхийг шалгуулах хэрэгтэй. За мөн үндэснийхээ үйлдвэрт ноос ноолороо тушааж байгаа бол сүүгээ өгж байгаа бол тийм ээ урамшуул авах хэрэгтэй. Энэ хүрээнд тухайн үндэснийхээ үйлдвэр рүү авж байгаа урамшууллын мөнгөнд нүгэ шивүүлэх ийм ажил явагдаж байна. За шивүүлэхийн тулд малчид маань өөрсдөө баримтаараа орлогоо шивж болно. За үнэхээр мэдээлэл зөрүүтэй тохиолдолд манай татврын албан дээр ирж бас энэ бүртгэлээ хийлгэж үнэн зөв болгож шивүүлэх ийм ажлууд бол явагдаж байгаа. Тэгэхээр сүүлийн 2 жил бол ноосны урамшууллын мөнгийг бол төрөөс бол олгож эхэлж байгаа. Тэгэхээр малчид маань юуг анхаарах вэ гэхээр бүх малчид маань баримтнаа бүртгэлтэй байгаа. Ямар нэгэн хэмжээгээр бол бүртгэлгүй байна гэж бол байхгүй, бүгдийг автоматар бүртгэсэн. Тэгэхээр энэ дээр татврын албан дээр тухайн хариалгаж татврын суман дээр аймаг дээр ирж баримтынхаа мэдээлэл үнэн зөв байна уу? Мөн тухайн дээр шилжүүлж авах данс маань үнэн зөв байна уу гэдгийг мэдээлэлээ бүрэн хянсны үндсэн дээрээс ноосны урамшуул болон сүүсүүний урамшуул бол орж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Би энэ ширээ нурмтал намарч байна. 300 гаруй мал толгой малтай. Татвар төлдөг тэрийг бүх мэдлээ. Бүх юм мэдлээ. Ямар төрлийн урамшуул олгож байгаа шүү байна. Ноосны урамшуул, арьс ширний урамшуул, тэгэл сүүний урамшуул, тэгэл тийм л. Дархан улаан аймагт 2021 оны нэгдсэн төв мэдээгээр нийтдээ 2286 малчин өрхөд 355.3 тоо толгой мал бүртгэгджээ. Тэгвэл аймгийн хэмжээнд 4 сумын нийтдээ 952 малчин мал бүхий өрх 69.2 сая төгрөгийг орон нутгийн төсөв татварт төвлөрүүлсэн байна.